CNBC телевизийн мэдээллийн хөтөлбөрт хамт байгаа та бүхэнд баярлалаа. Зөвхөн гадаад төдийгүй дотоод жигсэн компаниудын улирлын тайлангууд гарч байгаа. Premium Next компанийн хувьд 3 дугаар улирлын нэгдсэн борлуулалтын орлого нийт 587 тэрбум төгрөгт хүрч ашигт ажиллагаа сайжирсан мэдээ гарч байна. CU сүлжээ нийт 515 салбартай болж нийт 16 аймагт нэвтэрсэн бөгөөд хүргэлтийн үйлчилгээгээ эргэн эхлүүлсэн байна. Түүнээс гадна Монголын хөрөнгийн биржид бүртгэлийн 1-р ангиллалж шилжиж компанийн засаглалын бас чансааг баталгаажуулсан. Харин одоо бид Premium Next компанийн гүйцэтгэх захирлын орлогч Чин Зориг эрхэмтэй студид ярилцахад бэлэн болоод байна. Давтан баярлалаа. Студид өрсөн баярлалаа. 3 дугаар улирлыг бол танай компаниуд ямар ч байсан их өнгөлөг одоо үдэж байна шүү дээ. Тэгэхээр ашигт ажиллагаа өссөн энэ дүнгийн гол хөшүүрэг нь юу вэ? Сүлжээний өргөтгөл үү, эсвэл шинэ бүтээгдэхүүн үү, эсвэл зардлын оновчлол уу? За яг өнгөрсөн оны мөн үетэйгээ харьцуулаад ярих юм бол ашигт ажиллагааны хувьд бол тийм айхтар өссөн зүйл бол харагдахгүй байгаа. За гэхдээ яг хав борлуулалтын хувьд бол бид нэр сайн өсөлт гаргасан. Ойролцоогоор 30 гаруй өсөлттэй ажиллаж байна. За энэнийх нь хамгийн гол нөлөө нь бол нэгдүгüүрт нь бол манай өмнө нь байгуулсан дэлгүүрүүд одоо ер нь ойролцоогоор 2 орчим жил болоод потенциалтай хүрдэг 90 цент хүрдэг гэх юм тий. Тэгэхээр нөгөө цаг хугацаа явахын хэрээр манай дэлгүүрүүдийн борлуулалт ингээд өмнө байгуулсан дэлгүүрүүд өгч эхэлж байна. А нөгөө талдаа яг өнгөрсөн оны мөн үеэс хойш бол бид нэг 100 гаруй дэлгүүрийг одоо нэмчихсэн байгаа. Оны эхнээс ярих юм бол 445 дэлгүүртэй гэсэн одоо бид 515 буюу нийтдээ нэг 70 дэлгүүрээр ингээд дэлгүүрээ нэмээд явж байна. За тэгэхээр бол энэ борлуулалтын өсөлт маань бол нэг талдаа дэлгүүрүүдийн маань одоо борлуулалтын өсөлт нөгөө талдаа шинэ дэлгүүрүүдийн одоо байгуулсан энэ явдлууд байна. Одоо өнөөдрийн байдлаар бид нэг 515 дэлгүүрийн 90 дэлгүүр нь орон нутагт байгаа. Бидний энэ жил ер нь орон нутагт дээр нэлээд анхаарсан. Орон нутагт дээр анхаарч байгаа бол шалтгаан нь бол ер нь одоо Монголд аялал жуулчлал дотоодын аялал жуулчлал сайн хөгжиж байна. Гадаадаас ирж байгаа жуулчлалын тооч өсөж байна. Ер нь аялал жуулчлалын дид үтс гэдэг зүйл бол сайн бүрдэг байна. Тэгэхээр энэ үйлчилгээг сайн хүргэх зүг юм байна гэж хийж байгаа. Тэгэхээр энэ бас тэлэлтийн нөлөөнүүд бас биднэрт нэлээд борлуулалт талдаа нэлээд сайн үр дүнгууд авчирсан. За ашигт ажиллагааны тухайд ярих юм бол бид нэр 26.4 тэрбум төгрөгийн ашигт ажиллагааг зарлаад байна. 3 дугаар улирлын байдлаар нийтдээ оны эхнээс энэ дээр бол бидний зөвхөн нэг удаагийн шинжтэй бас зарим гүйлгээнүүд энэ дээр орсон байгаа. Тийм учраас бас өнгөрсөн онтойгоо харьцуулахад тийм айхтар өсөлттэй байгаа харагдахгүй байна. Гэхдээ та бүхэн одоо хөрөнгө оруулагчид санхүүгийн зах зээлийн шинжээчд манай тайлангийн мөнгөн гүйлгээний хэсгийг харах юм бол өмнөх оноос бол нэлээд хуваар өссөн байгаа. Үйл ажиллагаанаас бол бид нар нийтдээ эхний 3 улирлын түвшинд бид 64 тэрбум төгрөгийг сулсан байгаа. Эргээд бид нар нэлээд идэвхтэй хөрөнгө оруулалт хийж байна. Нийтдээ 69 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бас энэ жил хийгээд ингээд явж байна. Тэгэхээр бол бид нар ямар ч гэсэн үйл ажиллагаанаас одоо сулж байгаа мөнгөн гүйлгээг бол нэлээд сайжруулж чадсан юм одоо 3 сар өнгөрч байна гэж бодож байна. CU-гийн салбарыг бол 515-д хүрсэн ер нь анх төлөвлөсөн зорилтын хэдэн хувийг биелүүлсэн гэж харж болох юм. Тэгээ бид нар анх нөгөө IPO-гээд зах зээл хувьцаагаа санал болгож явахдаа 360 дэлгүүр хийнэ гэжсэн. Тэгээ одоо давцсан явж байгаа юм шүү дээ. Тий, одоо тийм 360 дэлгүүрийг ингээд 2024 онд ингээд өрнэ гэдэг ингээд тавьсан байсан. Өнөөдөр бид нар ингээд 500 дэлгүүртэй сая 8 дугаар сард бид нар 500 төлөвлөрөө хийсэн. Бид нар бол 500 ерөнхийдөө хүрэх боломж байгааг мэдчихсэн. Гэхдээ хөрөнгө оруулагчид бол бас одоо амлах нь хэтэрхий эрсдэлтэй байна гэж үзээд ингээд явж байгаа. Тэгэхээр бол хөрөнгө оруулагчтай хамтчлахад бол өнөөдөр бид нар бодож ирснээс илүү их том зах зээлийг ингээд аваад явж байна. За энэний цаана нь гол байгаа зүйл нь бол өнөөдрийн convenience дэлгүүрүүдийн энэ үйлчилгээний формат тийм үйлчилгээний энэ төрөл бол Монгол хүмүүсийн амьдралын хэм маягт илүү цогцож байна. Өнөөдөр бид нэг 220 орчим мянган хүнд өдөр болгон үйлчилж байна. Тэгэхээр амьдралд нийцэж байгаа учраас дахин үйлчилж байна гэж бодож байна. Тэгэхээр цаашаага ер нь нэлээд хэмжээнд бас дэлгүүрүүд нэг боломж байна гэж хараад байна. Орон нутгийн хүргэлтийн хувьд одоо нэгмэрчин дараагийн шатн аль бүсд ер нь хамрахаар. Яагаад энийг асууж яах гэхээр нэг талаас хараад үзэх юм бол хөрөнгийн бирж дээр байгаа танай компанийн үнэлгээ бол миний бодлоор бол харьцангуй бага байгаа юм шиг. Яагаад бага вэ гэхээр үндэсний хэмжээнд 515 сүлжээ дэлгүүртэй. Тэгээд дараачийн одоо фокус хэсэг гэх юм бол
орон нутгийн сүлжээг илүү өргөжүүлнэ гэж байгаа бол энэ нь эргээд цааш гадаг ш. Яг тэгэхээр Монгол улс маань хүссэн хүсээгүй Улаанбаатар хотод л бүх юм болдог. Улс төр хэрүүлж болдог. Одоо дэлгүүрийн сүлжээч ер нь Улаанбаатартаа төвлөрдөг болохоос ш. Орон нутгийн үндэсний хэмжээнд одоо ийм stable сүлжээг байгуулна гэдэг бол бас үнэхээр хэцүү л гэж харагдаж байна. Тийм учраас энэ бол үнэлгээтэй бас давхар хамаарч явж байгаа юм болоо гэж. Төлөв яг одоо бидний борлуулалтын за 90 дэлгүүр за 425 дэлгүүр нь Улаанбаатар 90 дэлгүүр нь ингээд орон нутагт байгаа. Нөгөө талдаа бидний борлуулалтын нэг 17 орчим хувь нь орон нутгаас байгаа. За орон нутгт дээр бид нийтдээ 16 аймгийн түвшинд ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Баруун 5 аймаг руу бид нар одоохондоо орж чадаагүй байна. Ерөнхийдөө энэ одоо логистикийн маш том сүлжээ ингээд байгуулад бид нар одоо энэ жил ингээд 16 аймагт нэвтрээд дуусч байна. Тэгээ ингэхэд бол бидэрт хамгийн гол гарч байгаа нэг талаас боломж нөгөө талаас одоо сорилт гэж байгаа зүйл бол ер нь хүүтийн хэлхийний буюу одоо шинэ хүнс гэж ярьдаг те дэлгүүрт орохоор хөргөчн дотор байдаг хүнс. Энэ хүнсний түгээлт бол Монгол орон даяар ялангуяа хөдөө орон нутгт дээр бол нэлээд хэмжээнд алдагдсан байна. Бид нар өдөр болгон шөнө одоо ойролцоогоор 2 цагт одоо үйлдвэрлэгчнээс бүтээгдэхүүнүүдээ аваад шөнө 2 цагт орон нутг руу түгэлтээ эхэлж байгаа. Тэгээ маргааш нь өглөө нь одоо тэр өглөөнөө шөнө үүрийн 2 цагаас гарч яваад нэг 10 цаг үүрийн өглөөний 10 цаг 11 цаг орчим одоо орон нутагт авчиж өгч байгаа. За хамгийн хол цэг нь Өмнөговь аймгийн Хамбогц сумд хүрэж байгаа. За хоошоогоо одоо Хөвсгөлд хүрэж байна. Өмнөговын Далан задад байна. За зүүн тийшээ Чойболсон хот руу байна. Гэх мэтчлэн ингээд нэлээд том хэмжээний логистикийн сүлжээ байгуулж байна. За энэ логистикийн сүлжээ байгуулахаар мэдээж нэг талаасаа бол зардал бол нэлээд өндөр байгаа. Хөдөө орон нутгийн дэлгүүрүүд илүү ашигтай байгаа юу гэвэл яг нэгжээр нь үзэх юм бол биднэрт бол тийм айхтар том нөлөө байхгүй. Гэхдээ ирээдүйдээ энэ логистикийн сүлжээгээр дамжуулаад бид нар бас өөр олон үйлчилгээг орон нутагт бас хүргэх боломжтой гэж ингэж харж байна. Тийм учраас орон нутаг бол бидний хувьд маш чухал одоо стратегийн одоо тэлэлтэй гэж хараад байна. Компанийн үнэлгээний тухайд ярихад бол мэдээж бид нар бол энэ одоо анх IPO хийхдээ 360 дэлгүүрээр үнэлгээ хийгээд 208 төгрөгөөр олцоогоо үнэлээд гарсан. Өнөөдөр бид нар 500 гаруй дэлгүүртэй болж байна. Ашигтай ажиллагаа тухайн үед проспектус дээр туссан байсан хэмжээнүүд бүх зүйлд хүрсэн. Өнөөдөр яагаад хувьцааны үн өсөхгүй байгаа юм бэ гэдэг асуултыг бид нараас сууж байна. Энэ дээр бол би хоёр зүйл аягүй чухал нөлөөтэй байх гэж бодож байна. За нэгдүгüүрт нь бол биднээс шалтгаалсан зүйл байгаа. Тэрийг ярих зүйл байна. Хоёрт нь бол гадаад хүчин зүйл байна. Биднээс шалтгаалсан хүчин зүйл гэвэл энэ хуримтлагдсан алдагдлын хуулийнхаа хүрээнд хуримтлагдсан одоо алдагдлаа байхгүй болгож иж бид одоо дивиденд ногдол ашиг тарах боломж бүрдэж байгаа хуулийн хувьд. Тэгэхээр энд бол бид нарт хугацаа хэрэгтэй байна. Ойролцоогоор 18 орчим сарын хугацаа хэрэгтэй. Нөгөө талд нь бол энэ ер нь бодлогын хүнээс шууд хамааралтай хүн болгоо энийг ойлгож байгаа бах те. Бодлогын өсчгөр тэргүй мөнгө нэг бол хадгаламж руу нэг бол бонд руу явчихж байгаа. Ихэнх хөрөнгө оруулалтын өөр хэрэгсэл өдрөө явчихж байгаа. Нийтдээ ер нь бидний өөрсдийн CV-ийн хувьцааны одоо Premium Nexus-ийн хувьцааны ингээд одоо сүүлийн нэг 18 сарын ингээд ажиллагааг харахад бол үндсэндээ MSCI Top Index-ээс бол ерөөсөө муу биш байна. Зарим тохиолдолд илүү сайн явж байгаа. Тэгэхээр нийтдээ хөрөнгөний зах зээл дээр байгаа нийт одоо компаниудын үнэлгээ бол бодлогын үүссэнээс хойш бол нэлээд дарамтанд орсон байж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд нь бүгд ингээд хоорондоо уялдаа холбоотойгоор явж байна. Бид нар бол бизнесийнхаа одоо фундаменталсыг сайжруулах талаар бүхэл зүйлсүүдийг хийж байна. Бид нар өнөөдөр өрсөлдөх чадвар талаасаа бол маш олон зүйлүүдийг хийчлээ. Бид нар шууд өрсөлдөгчөөс одоо 230 гаруй дэлгүүрийн юм зөрүүтэй болчлоо тооны хувьд тийм худалдаа авах хүчийн хувьд хамаагүй илүү болчлоо. Тэгэхээр бол компанийн үнэлгээ талаасаа бол явандаа энэ одоо хувьцааны хашин дээр ажиглагдах хаа л гэж бодож байна. Компани тайлан дээр бас нэг анхаарал татсан юм хүргэлтийн үйлчлэгийг танай компани дахин эхлүүлсэн гэж байгаа. Тэгэхээр энэ юу нь яг хэрэглэгчийн зан төлөв талаас аш тэр эсвэл борлуулалтын бүтэц талаас яаж өөрчлөгдөж байна. Нэг ёсондоо одоо бид нар чинь CEO-гийн CEO руу очино гэдэг ойлголт байснаас биш CEO над дээр хурж ирнэ гэдэг ойлголтууд одоохондоо суугаагүй шүү дээ. Тэгэхээр энэний их л гэсэн үг үү? Тэгээ бид нар ковидын үеэр хүргэлтийн үйлчлэгийг гаргаж одоо зах зээл дээр гаргаад танилцуулж ирсэн. За тэр үед бол тэртээ ковидээс учраас хийхээс аргагүй тий. Тэгээ тэр үед нэлээд олон зүйлсүүдийг суралцсан. Тэрнээс хойш бид нэр
үндсэн энэ үйл ажиллагааны дэд үтс юм одоо нэлээд өөрчлөлт одоо илүү одоо найдвартай хөргөлтийн үйлчилгээ үзүүлэх тийм чадхтай болоод байна гэж үзэж байгаа. Ер нь айгүй энгийнээр бол дэлгүүр хоёр хаалгатай байх хэрэгтэй юм лээ. Нэг нь бол яг хүн орж ирээд ордог хаалга. Яг өөрөө биеэрээ үрж ирээд ордог хаалга тий. Нөгөөх нь бол утсаа онгоолгоод орж болдог хаалга байх хэрэгтэй. Тэгээ энийг бол omni channel гэж нэрлэдэг байгаа тий. Тэгэхээр ийм төрлийн үйлчилгээг нэвтрүүлэхгүй бол ирээдүйд одоо үйлчлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй л хэн нэгэн энийг бас хийх боломжтой. Тэртээ өнөөдөр Монгол хөргөлтийн үйлчлэг хийж байгаа маш олон компаниуд байна. Тийм учраас бид нэр илүү сайн үйлчлэг өгөхийн тулд ийм үйлчлэгийг дөнгөж нэвтрүүлээд цөөн хэдэн бүсдээр бид нэр дөнгөж одоо туршиж эхэлж байгаа. За энэ одоо сайжруулалтуудаа хийсний дараа бид нар өшөө одоо хүрээгээд тэлээд илүү богино хугацаанд маш одоо богино хугацаанд одоо бол нэг ойрцоогоор нэг хөргөлтийн бусад одоо Монголын зах зээл дээр байгаа компаниудын дундч нэг 60-аас 90 минут байгаа. Нэг одоо 2 дахин болгохын зорилттой ажиллаж байна. Тэгж чадах юм бол одоо хэрэгцээтэй бүх зүйлээ хөргүүлээд авчдаг тий. Тэгээ ялангуяа гэртээ хүүхдээ харж байгаа ээж нар ч үт юм тий. Эсвэл одоо яаралтай газ юм хийж явах зураа дэлгүүр нь өөрт нь хүрээд ирдэг энэ боломжуудыг бүрдүүлэх гэдээ бид хэд ажиллаж байна. Яг одоо хөргөлтийн хувьд бол оптималны хамгийн бага хугацаа нь юу гэж таарах вэ? Тийм. Хамгийн гол нь хөргөлтийн үйлчилгээ ярьж байгаа шүү. Хөргөлтийн үйлчилгээ. Бид нар уг нь зочдоо бүгдэнд нь кофе байсан. Гэхдээ энэ бол CU-гийн кофе. Энэ бол бас CU-гийн кофе. Энэ бол бас CU-гийн бүтээгдэхүүнүүд байна. Яагаад эднийг сонгосон гэхээр энэ бүх одоо бүтээгдэхүүнүүд нийлээд ерөөсөө 20,000 төгрөг буюу $5 юм уу? Харьцангуй дэлхийд ч гэсэн өрсөлдөх чадвар сайтай гэсэн ланч байх шиг. Энэ миний харж байгаагаар сүүн ааруул хоёул ярьцлагаасаа жоохон хазаагаад явчих. Сүүн ааруул хайлмаг гэж байгаа. Энэ бол Монголын цагаан эдээнүүд бол хамгийн их шиг. Энэ одоо жишээ нь танай дээр ямар хуу байгаа вэ? Энэ бол бас хамгийн сүүлд энийг бас тайлбарлах уу? Ер нь ингэж хараад байна. За энэ яг энэ сүүн ааруул энэ Монгол одоо хайлмаг гэх. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний хувьд бол Монгол хүн тэртээ махаа иддэг одоо цагаан эдээ сүү харуулаа иддэг тийм. Тэртээ энэ олон мянган жил ингээд идэд эндээ тасцсан ийм зүйл байхад энийг одоо үгүйсгээд өөр хоол идэх гэдэг бол утгагүй зүйл баг. Зүгээр сүлд гарч ирсэн боломж нь бол бид нарт илүү мөсөлгчтэй илүү ойлгоод ер нь ийм зүйлийг хийвэл яасан. Жишээ нь одоо зүгээр ингийн боорцог оруулаад үзэж байгаа тийм. Тэгэхээр тэрний худалдан авалт одоо хүмүүсийн сэтгэл ханамжууд нэлээд сайн. Тэгэхээр өөрийнхөө нөгөө нэг өссөн төрсөн тэр ахуйдаа зөгцсөн бүтээгдэхүүнүүдийг авах нь өсөж байгаа. За энэ бүтээгдэхүүний хувьд бол нөгөө ялгаа нь гэвэл ингээд бидэрт одоо энэ нэгдүгürt нь сүү цагаан эдээ ааруул бол ингээд шинээрээ хүнд хүрэх хэрэгтэй. Тэгэхээр үйлдвэрлэл цоо шинээрээ ингээд хүний гарт хүрэх. Энийг бол нэгдүгürt нь бий болгож. Хоёрт нь их хэмжээгээр аваад хадгалаад хатаагаал те хөгцөртөг ч юм уу ийм одоо зүйлийг бол алга болгож байгаа. Энэ бол яг нэг хүн идэхэд ингээд зориулсан жохон хэмжээтэй тийм ийм байгаа. За энэгээрээ онцлог. Тэгэхээр энэгээрээ бол цаашдаа бид нэр ер нь нэлээ энэ төрлийг сайн хөгжүүлэх хэрэгтэй байна гэж бодож байгаа. Өмнө нь бол бид нэр илүү тийм Монгол хүний одоо өөрийнх нь иддэг хоолнд зориулаад одоо өөрсдийнхээ иддэг хоолнд зориулаад жишээ махан төрлийг нэлээд жохон нэмсэн. Дан одоо махан зуушин тийм төрөл бүрийн махан зуушин нэмсэн. Одоо цагаан эдээ гэдэг юм чи. За дараагийн энэ egg soup гэх бүтээгдэхүүн болохоор энэ Солонгосоос ирж байгаа. Энэний хамгийн гол зүйл нь бол энэ давс багтай хүний эрүүл мэндэд ийм айхтар сөрөгнөлөө байхгүй тийм олон презервант байхгүй. Илүү одоо зүгээр юм өндөртөө шүлэг хийгээл огцсон богино хугацаанд хөлдөөгөөд ингээд юу ачихсан. Одоо хуур ашиглагдсан гэх юм тийм ийм бүтээгдэхүүн байна. Тэгэхээр энэ нь бол одоо юу гэх юм жижигхэн снэк маягийн л зүйл واخхой тий үл дарах хэмжээний бүтээгдэхүүн. За энэ ланч боксыг ингээ харуулж байна. Энэ бол манай танай хамгийн бест селлер эсвэл арай биш үү? Манай за ийм төрлийн бүтээгдэхүүнүүд нэлээд байгаа. Энэ бүтээгдэхүүнүүд бол одоо жишээ нь манай энэ нийлүүлэгч компани бүтээгдэхүүн харагдаж байна. Бид нар нийтдээ ер нь 19 компаниас яг энэ шууд иддэг хоолны төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авдаг. Энийхээ 30% бид нар өөрсдийнхөө үйлдвэр дээр үйлдвэрлэдэг. Энэ үйлдвэр бол мэдээж бид нар олон нийт зөндөө ингээд бас мэдээлэл хүргэхийг хичээдэг. Энэ бол одоо Монголын хамгийн анхны бэлтгэсэн хоолны одоо тийм олон улсын
чанар эрүүл ахуйн шаардлага хангасан юм үлдэр байна. За энийг аюу энгийнээр тайлбарлах юм бол хүмүүс хөргөгчөө та жишээ нь одоо гэрийнхээ хөргөгчийг хэр ойрхон ариутгадаг вэ? Тэгээ асуухаар хүмүүс хөргөгч ариутгах нь гэж юу гэдэг юм бэ гэж асууж байгаа тий. Тэгэхээр жишээ нь үйлдвэр дээр бол бидний нэг 7 хоног болгон хийж явах жишээтэй тий. Тэгэхээр энэ бол нөгөө нэг эргээд ер нь энэ Монголд нийт хотоодны хорт авдар, религийн хорт авдар энэ хоёр бол хамгийн том одоо өвчлөлийн нэг шалтгаан. Хамгийн гол одоо өвчлөлийн төрлүүд. За энэ дотроо хамгийн одоо аюултай хэсэг нь бол хеликобактериас үүдэлтэй хотоодны хорт авдар. За хеликобактер яагаад ингэж амар тараад байгаа юм бэ гэхээр ерөөсөө л нийтийн хоолны аяг тавг сэрэ халбаны ариун цэврийн байдлаас болж байгаа. Тэгэхээр нэг удаагийн хоолыг гаргаж ирснээр бол бид нэр үйлдвэр төр маш цэвэр орчинд ингэж үйлдвэрлэж байна. Энэ нэг удаагийн хэрэгслүүд ямар нэгэн бактери, микроб юу ч байхгүй юм зүйлүүд байгаа. Тэгээ бид нар бол лабораториор байнга хэмжиж байгаа тийм энэ хоол одоо ямар хэмжээнд эрүүл ахуйн ямар одоо нөгөө талдаа одоо юу гэх илчлэг нь ямар байна, шин тэжээл нь ямар байна, бүгдийг нь яг одоо шинжлэх ухааны үндэслэлээр арт нь ингээд байнга шалгаад явж байгаа. За энийг ганцхан хоолны өөрийнхөө хоолны үйлдвэр биш, дахиад 18 нийлүүлэгч тэр энийг бас хийж байгаа. Тэгээ ингээд бид нар нийтдээ нийтийн хоолны салбарын хөгжлийг нэг шат ингээд бүтэн ингээд ахиулж байгаа. Энэ дээр бол одоо жишээ нь юу гэдэг юм Монголын манай нэг нийлүүлэгчийг Солонгосын нэг компанид туршлага солилцуулаад тэндээс технологиг авчираад түүхийд материал яснаас тодорхой юм зүйлсүүдийг авчираад Японоос суралцаад тэндээс бас зүйлсүүдийг авчираад те ингээд нийлүүлээд маш олон одоо технологийн тийм шин зүйлүүдийг бид нэр бий болгож ажиллаж байгаа. Ерөн зүгээр сонирхож асуухад CU-гийн сүлжээнд байдаг lunch set гэж яриад өдийн цайны одоо энэ хууль процедур нь хамгийн сайн борлуулалттай нь аль нь? Монголчуудын зам төлөв яаж явдаг? Манайхан бол илүү ширхтийн хоолнд их дуртай. Ширхтийн хоолн дотроо хошуур, одоо бишки, шарсан дахиа эдгээр хоолууд байдаг. Тэгээ нөгөө талдаа бол энэ савтай хоолнууд дээрээс бол илүү тийм юу гэх юм амтлагчны хувьд арай багтаач гэдэг юм уу те илүү тийм одоо олон жил идэж ингээд дассан хоол нь арай жоохон илүү борлуулалт нь арай өндөр байдаг. Нөгөө талдаа бидний яг энэ конвенцийн сууг ингээд Монголд орж ирээд эхний танилцуулсан бүтээгдэхүүн дотор нэг гурвалжин кембаб гэж ярьдаг те Японоор онигири гэдэг будааны гурвалжин. За тэгээ кембаб гэдэг солонгос хоол те. Энэ хоёр хоол бол ер нь маш зөв одоо юу авчирсан гэж боддог. Өөрчлөлтийг зах зээл дээр бага хэмжээтэй хүн их идэх шаардлагагүй. Тэр дотор нь орсон орцууд нь бүгдээрээ ирүүл. Тэгээд тэрэн дотроо дахиад нөгөө глютен гэдэг юм байхгүй ч юм уу те. Ийм айгүй ийм сайн давуу талуудтай ийм хоолнд орсон. Тэрийгээ бид нэр бас одоо маш олон тоогоор үйлдвэрлэдэг. Өдөртөө ихэд нэг 20-30 мянган ширхэг ийм бүтээгдэхүүн үйлдвэрлээд дэлгүүрүүдэд зардаг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдийг бол хүмүүс өмнө нь огт зах зээлээр байдаг байсан, мэддэг байсан. Энийг бол одоо цоо шинээр одоо монгол хүн хэрэгжилж сурж байгаа гэх юм уу? Нөгөө талаараас эрүүл хэрэглээ. Тийм, эрүүл хэрэглээтэй энэ бол цоо шинээр нь үйлдвэрлэж байгаа. Нөгөө талдаа бидний нэг үйлдвэрлэдэг шугамудаа бүгдийг хөрөнгө оруулж явсараад одоо бид нэр бүрэн автомат шугамудтай болсон байна. Тэгэхээр чанарын хувьд жишээ нь савлгаа маш бага байдаг ч юм уу те. Яг хэвлэл мэдээллийн талаас аваад үзэх юм бол сая 3 дугаар улирлын байдлаар Монголын хөрөнгийн биржид танай компани 1-р ангилалд шилжсэн байна. Тэгэхээр энэ нь бол яг компанийн хувьд бол яг стратегийн хувьд шинэ боломж гэсэн үг үү эсвэл ер нь хариуцлага нь арай илүү байна уу? Яг юу гэсэн үг вэ? Энэ бол яг хөрөнгө оруулагч талаас харах юм бол хөрөнгө оруулалтын хэрэгслэлийнхээ хувьд илүү ихтгэл үзүүлж байна. Одоо хөрөнгийн бирж талаас тийм. Тэгэхээр бол бидний хувьд бол манай нэр хүндэд бол илүү эрг нөлөөтэй зүйл гэж бид нар харж байна. Арилжааны идэвхжлийн хувьд ямар болж өөрчлөгдөх нь бид нар бас цаг хугацааны явдлаар наалж бодож байна. Хамгийн сүүлд одоо зах зээлд гарсан мэдээллүүдээс аваад үзэхлээр бол за яг ашигын төвчин бол нэлээд сайн агч 26.4 тэрбум төгрөгт хүрсэн гэж. Тэгэхээр энэ одоо ашигыг ямар чиглэлд ер нь хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байна? Эсвэл өөр чиглэл юу байна? Бид нар одоо харж байгаагаар ер нь за Монголд нэг
дор хаяж нэг 1200 300 экономист дэлгүүр багтана. За 1500 дэлгүүрч болох боломжтой. Эдийн засгийн макро өсөлтөөс бас нэлээд хамаарна. Тэгэхээр бидний хувьд бол одоо ингээд энэ тэлэлтийн хордоо ерөөхдөө хадгалаад явах юм өсөлттэй байгаа. Энэ нь бол илүү зөв гэж бодож байна. Яг гэвэл дэлгүүрийг байгуулахад бас нэлээд цаг хугацаа ордог. Тэгэхээр эдийн засгийн хувьд бол яг сүүлийн эдийн сарын хугацаанд бол макро орчин дээр бол тийм амаргүй байх шиг байна. Бид нар ч гэсэн бас харагдаж байгаа зүйлсүүд байна. Гэхдээ энэ богино хугацааны хүндрэлүүд байгаа ч гэсэн бид нар хөрөнгө оруулалтуудаа урт хугацааг хараад хийгээд явж явах хэрэгтэй гэж харж байгаа. Тийм болохоор бид нар одоо энэ жил өнөөдрийг эхний 3 улирлын байдлаар нийтдээ 69 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. 69 тэрбум төгрөгийнхөө дийлэнх нь бол дэлгүүрлүү хийгдэж байгаа. Шинэ дэлгүүр байгуулахад хийгдэж байгаа. Нөгөө талдаа бол одоо дэлгүүрээ засахад бас зарцуулж байгаа. Анх байгуулсан дэлгүүр маань бол өнөөдөр 7 жил өнгөрчлөө. Бас одоо зарим зүйлсүүдийг засаажуулах зайлшгүй шаардлагатай энэ нөхцөлд үүсэж байна. Нөгөө талдаа бас нэг онцлог хөрөнгө оруулалт бол энэ жилийн хувьд ариун цэврийн өрөөнд бид нар маш их хөрөнгө оруулалт хийж байгаа. Бид нар өнөөдөр нэг 420 орчим ариун цэврийн өрөө ажиллуулж байгаа. Нийтийн ариун цэврийн өрөө. Энд бол ямар нэгэн төлбөр мөнгөгүй байдаг. Бидний хийсэн одоо өмнө нь хийчээд өнөөдөр алдаа гаргачихжээ илүү сайжруулах хэрэгтэй гэж байгаа зүйл бол тэр ариун цэврийн өрөөний дид бүтцтэй тэр одоо тоноглол хэрэгсэл тэр бүх зүйлсүүдийг бүгдийг нь шинээр хийж байгаа. Энд бас нэлээд их одоо хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа. Нэгснээр бас Улаанбаатарчуудын хувьд хөдөө орон нутгийн аялал жуулчлалын хүмүүсийн хувьд ч гэсэн илүү тийм тогтвортой олон улсын стандартад нийцсэн ариун цэврийн өрөөгөөр сүүлжлэх боломжтой болно гэж бодож байна. Нөгөө талдаа бид нар бас түгэлтийн дид бүтцээ бол нэлээд хэмжээнд өргөдгсөн. Өөрсдийн түгэлтийн хүчин чадлаа нэг 6000 орчим метр квадрат байсан хуурай түгэлтийн төвөө бид нар 100000 метр квадрат болгож өөрчилсөн. Тэгээ инснээр бол бид нар одоо жишээ нь 700 дэлгүүр хүртэл түгэлтийн хүчин чадлыг ингээд огц нэмэгдүүлж байгаа. Ийм хөрөнгө оруулалтуудыг бол бид нэлээд хурдтай хийгээ явж байгаа. Нөгөө талдаа бас манай компаниас нэг хэсэг Чингис шар айраг байгаа. Тэгэхээр Чингис шар айргийн хувьд бол бас хөрөнгө оруулалтуудаа хийгээд одоо ирэх жилүүдээс үйлдвэр барих тийм чиглэл рүү бас ажиллаж байгаа. Бүтцээр яриад үзэх юм бол Premium Nexus гэдэг компани байна. Энэ компанийн дор болохоор одоо саяны дурддаг Чингис шар айраг одоо CU Convenience Store, Central Commerce Store Central гэх компани. Яг одоо ойрын хугацаанд аваад үзэхлээр money making engine гэж ярьдаг шүү дээ. Одоо хамгийн их одоо ашиг орлого бүрдүүлэх хөдөлгүүр болсон хүчин одоо компани бол аль бүтц болох нь. Хамгийн чухал мэдээж одоо борлуулалтын орлого талаас үйл ажиллагаанаас сулж байгаа мөнгө гүйлгээн талаас ч гэсэн харахад бол CU бол өөрөө 90% энэ бизнесийн. Тэгэхээр энэ бусад бизнесүүд нь бол харьцангуй CU дээр тулгуурлаад хөгжиж яваа. Тэгэхээр бол ирээдүйд ашиг болох юм нь бол өөрөө CU болно. Бусад бизнесүүдийн хувьд бол илүү хурдтай өсөж байгаа. Тэгээ ялангуяа Чингис шар айраг болон Асахи шар айргийн одоо худалдаа, үйлдвэрлэл худалдааны хувьд бол зах зээлийг бол нэлээд сайн одоо зах зээлийн боломж нэлээд сайн байгаа нь харагдаж байна. Гэхдээ эдгээр бизнесүүд маань бол бас өшөө яг бидний бодож байгаа одоо потенциалын түвшинд ороход бол дахиад нэг хэдэн жилийн хугацаа байна гэж харж байгаа. Тэгэхээр бид нар бол өнөөдөр нэлээд амжилттай жишээ нь пивний бизнестэй нэлээд амжилттай явж байна. Гэхдээ өшөө хугацаа орохоор байна. Одоо үнэхээр одоо дивидендэд нөлөөтэй болтлоо хугацаа орохоор байна гэж харж байна. Жижиглэн худалдааны салбар бол ер нь хөрсөлдөөн өсөж байгаа, нэмэгдэж байгаа, бас их тэр хэмжээгээр их тэлж байгаа. Ингээ хараад үзэхлээр яг CU-гийн хувьд яг ямар хуу онцлогийг хадгалж, хэрэглэгч итгэлийг хадгалж байна. За бидний хувьд бол хамгийн чухал зүйл бол стандартаа нэг хэмжээнд барих байгаа. Анх эхлэхдээ бид нар одоо маш гоё мэдчлэл, маш гоё цэвэрхэн байгаал бүтээгдэхүүнүүдийн хувьд ялгаралтай. Ер нь бол эргээд одоо тийм манай үйлчлүүлэгч орж ирээд үйлчлүүлээд гараад явхад тийм өөрийгөө хүндэлсэн мэдрэмж төрхөс ийм төвшөнд анх нээсэн. За тэгээд энэ стандартын төвшнөө хадгалахыг бид нар маш олон зүйлсүүдийг ингээл цаг хугацааны явцад хийгээ явж байна. Дэлгүүрийн тоо олширхын хэрээр бол бидний энэ хариуцлага улам их мэдрэгддэг. Тэгэхээр бол бидний өөрсдийн одоо энэ чанар үйлчилгээнийхээ төвшинг сайн хадгалах нь хамгийн чухал. Гэтэ энэ бол хэтэрхий ерөнхий үг. Илүү наривчлаад ярих юм бол маш энгийнээр бол ороход нэгдүгээрт
мэдчилгээ хэрэгтэй. Хоёрт нь цэвэрхэн орчин ухах хэрэгтэй, цэгцтэй байх хэрэгтэй. Дотор нь байгаа бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл бүрэн байх хэрэгтэй. Лангуу цөмрөөд юу гэдэг ямар нэгэн бүтээгдэхүүнгүй байх эсвэл бүрэн жиг дүрэлттэй байх хэрэгтэй. Хүн үйлчлүүлээд гарахад хурдтай байх хэрэгтэй. Худалдан авалт тэгээ би кассан дээр очиж бичүүлэхэд хурдан байх хэрэгтэй. Тэгээд гарахад сайхан өдөж өгөх хэрэгтэй. Тэгээ ядаж одоо баримтаа өгөөд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Иймэрхүү маягаар хүндэтгэл үзүүлэлт гарах нь бидний хувьд хамгийн чухал. За энэ дотроо бас дахиад ариун цэврийн өрөө нээлттэй ажиллаж явах хэрэгтэй. Эдгээр зүйлсүүдээ бид нар сайн хийгээд байвал одоо ирээдүйд бидний оршин тогтох брендийн хувьд бол хамгийн чухал нөлөө. За энийгээ тойроод бусад асуудлууд байгаа. Тойроод байгаа асуудлууд дээр жишээ нь бидний SEO технологи дээр суурилсан үйлчлүүлэгчтэйгээ харилцаж байгаа юм байдал. Өнөөдөр бид нэр одоо баахан урамшуулал хийгээл одоо нэг дээр нэмэх нэг хоёр дээр нэмэх нэг гэл айгүй олон урамшууллууд хийдэг. Гэхдээ энэ яг хүн болгонд бас хүрдэг үгүүдээр бол бид нэр асуултын тэмдэгтэй явдаг. Тийм учраас SEO аппараа дамжуулаад та өнөөдөр манайхаас судалдан авалт хийхдээ ийм зүйлсүүдийг авдаг юм бол танд тэгвэл ийм тохирох юм шүү. Бид нар танд ийм бэлэг өгч байна. Гэх маягаар үйлчлүүлэгчтэйгээ илүү ойлголцож ингэж ажиллах юм биднэрт зайлшгүй шаардлага гарч байгаа гэж харж байгаа. Нөгөө талд нь бол тэгвэл бараагаа аваад хүрээ дээрээ гэдэг хүргэлтийн үйлчлэгээ оруулах маягаар ч юм уу тий. Ийм байдлаар ер нь ажиллах нь манай брендийн хувьд бол хамгийн чухал гэж бодож байна. Нийгэмд магадгүй зүгээр жижиглэн худалдааны салбар эсвэл дэлгүүрийн сүлжээ гэдэг талаас нь төлөвлөгөө хардаг баха. Гэхдээ нөгөө зайлшгүй бас нэг харж ахсаа гэдэг үгээр 515 салбар энэ салбаруудад ажиллаж байгаа хүний нөөц ажиллах хүчин гэхээр ажлын байр одоо гаргадаг ажлын байр одоо нийгэмд хамгийн том ажлын байр нийлүүлдэг гэдэг компаниар бас яг хэрэгтэй. Ер нь одоо яг танад хэдэн хүн ажиллаж байна? Одоо 3 дугаар улирлын байдлаар бол нийтдээ 4600 ажиллаж байгаа. Тэгэхээр 4600 ажлын байр бий болох тийм 4600 ажлын байр. Тэгээ бидний хамгийн одоо өөрсдөө одоо тийм ажиллаа хийх дур сонирхлыг төрүүлдэг зүйл бол манай нийт ажиллаж байгаа дэлгүүр дээр ажиллаж байгаа залуучуудын 3600 орчим залуучууд байгаа. 50-аас дээш хувь нь 50 орчим хувь нь 22 болон 18-аас 22 насны залуучууд байгаа. Тэгэхээр эдгээр залуучуудын хувьд бол хамгийн анхны ажлын байр нэгдэг. Тэгэхээр ер нь ингээд сургууль сураад гэртээ байж одоо юу гэх эцгийн хараа хяналтанд тий одоо өсөөд ингээд явчаад дараа нь одоо бие хүн болоод ажил хийгээд хамгийн анхны ажлын гараа биднээс эхэлж байгаа. Тэгэхээр бидний хувьд ер нь ямар төрлийн ажлын байрыг ер нь ажил гэж юу гэдэг юм бэ гэдэг талаар ойлголт өгөх тийм хамгийн хариуцлагатай байна. Хамгийн анхных нь учраас хамгийн их одоо ой таймд их удаан үлдэх бах тий. Ажлын байранд хамгийн одоо цуутай гэглээд байгаа Женсигийнхэн танад хамгийн их ажилтдаг юм биш үү? Тэгээд эндээс бид нар юу гэж ойлгож байгаа гэхээр үгүй бид нар ингээд маш буруу үйлгэр дүүрэл ингээд үзүүлээ тий. Компани гэдэг чинь муухай юм байдیں۔ Дотроо ийм их проблемтэй байдیں ч юм уу. Ийм талаар ойлгол ирээдүйд тэр хүн одоо компаниудад итгэж ажиллах уу тий. Эсвэргээрээ бид нар ер нь юуг өгөх хэвээр байдгээр залуучуудад ямар ирээдүйн ур чадварыг өгвөл ирээдүйд ер нь Монголд хэрэгтэй юм бэ? Энэ талаас нь бодохоор бол хамгийн энгийн зүйлсүүд байгаа. Нэгдүгürt нь харилцаа. Хүнтэй яаж зөв харилцаа, өөрийгөө яаж зөв ойлгох юм. Хоёрт нь болохоор багаараа яаж ажиллах юм. Ганцаараа бол нэг хүнийх тийм чухал биш юм байна. Багаараа ажиллаж үр дүнд хүрдэг юм байна. Гурав дахь нь бол хамгийн чухал, магадгүй хамгийн чухал нь байна. Тохирсон ажлаа цагт нь хийх. Өнөөдөр чи ийм юм хийн шүү. Тэдэн цаг гэхэд дуусгасан байгаарай. Маргааш ирээ би шалгана. Менежер бол ингэж ажиллана. Ихт нь хийсэн үү, хийгээгүй бол муу байна, хийсэн бол сайн байна. Тэгээ ийм айгүй энгийн юм ивэнтийн орчинд оруулаад хүмүүс яг өглөө 8 цаг гэхэд ажил эхлэнэлсэн бол 8 цагт эхлээд цагтаа байж хэвээр цаг барьж чинь тий их ста ажиллаж чинь. Тэгэхээр энэ талаасаа бол дисциплин гэж ярьдаг тий одоо хувийн зохион байгуулалт сайтай. Ийм болгоход бол манай сүлжээ хамгийн их үр нөлөө оруулах боломжтой мó гэж бид нар бодож байгаа. Тэгснээр ирээдүйд бол Монгол улсын одоо юу гэх юм бүтээмж дэвшлэхэд бас өөрийн гэсэн хувь нэмэр оруулах байх гэж бодод байна. Мэргэжлийн ур чадвар одоо юу гэх юм манад ажиллаж байгаа залуучууд бол төрөл бүрийн мэргэжлэр суралцж байгаа оюутан залуучууд байгаа. Өөрсдийнхөө салбарт ороод
тэр нарийн мэргэжлийн ажлуудаа ирээдүйд хийгээд явна. Тэр улс орны өөр одоо уул уурхай юу гэх банк санхүү, телеком зөндөө олон салбарууд байна тий. Тэнд ороо юм. Гэхдээ хамгийн анхдагч ур чадвар болох тий. Цагтай ажил тий. Тохирсон ажиллаа, амлсан ажиллаа хийн тий. Удирдлагатайгаа зөв ярьж ойлголцсон. Үйлчлүүлэгч бухимдаад ороод ирэхэд тэрийг хувь дээрээ хүлээж авахгүйгээр зөв тэрийг одоо зохицуулах. Ийм айгүй чухал ийм суур чадруудыг манай компани суулгаж байгаа юм байна. Ер нь суулгахын төлөө бид нар бас явах зөв юм байна гэж ингэж харж байгаа. Тэгэхээр зөвхөн нийгэмдээ хувь нэмэр оруулах учраас нийгэмдээ хөрөнгө оруулалт нэг талаасаа гэж харж болох юм байна. Хамгийн сүүлд би зүгээр нэг сонирхож асууя гэж бодлоо. Тэгэхээр одоо яг CU-д маш олон бүтээгдэхүүн байгаа. Маш олон компани, маш олон бүтээгдэхүүн төрлөрийн л. Өөрөөр хэлбэл ер нь хамгийн бахархаж явдаг тийм түүхтэй ямар бүтээгдэхүүн байна? Хэрвээ байдаг бол. Мэдээж олон компанигаа очиж аль нэгийг асуучих юм бол гомдчих магадгүй байх болно. Гэхдээ тийм компани байгаа юу? Бүтээгдэхүүн байгаа юу? Бүтээгдэхүүнүүд. Би нэг 3 бүтээгдэхүүнийг яриа гэж бодож байна. Хамгийн ихнийх нь болохоор айгүй энгийн бүтээгдэхүүн мантан бууз. Гэхдээ мантан бууз бүр эхнээсээ л би анх энэ одоо компани гүйцэтгэгчдээр томилогдоод ажиллаж байхад бид нар Central Express нэртэй сүлжээ байсан, 3 дэлгүүртэй байсан. Өдөрт нэг 900 орчим хүн үйлчлүүлдэг байсан. Тэгэхэд бид нар мантан бууз хийжсэн. Өнөөдөр бид нар 500 дэлгүүртэй болоод ойролцоогоор нэг өдрийн 13-4 мянган ширхэг мантан бууз зарж байгаа. Гэхдээ тэр явцад технологийн маш их олон өөрчлөлт явсан. Яг тэгвэл хинжээгээр үйлдвэрлэгдсэн технологийн өөрчлөлтүүд байдаг. Тэр явцад бид нэр технологио маш олон одоо өөрчлөлт, их олон одоо хөрөнгө оруулалтууд хийсэн, түүхийд материалаа өөрчилсөн, процессыг өөрчилсөн, техникүүдийг өөрчилсөн. Ингээд олон зүйлийг хийсээр байгаа өнөөдөр анх цөөхөн дэлгүүртэй байхад борлуулж ирсэн хэмжээтэйгээр өнөөдөр ижил хэмжээний нэг дэлгүүр дээр нэг өдөрт борлуулж байгаа хэмжээний хэвээрээ хадгалагдчихж байгаа. Энэ бол нэг чухал бүтээгдэхүүн гэж бодож байна. Хоёр дахь нь бол төрөний ярддаг тэр гурвалжин одоо будааны гурвалжин гэдэг бүтээгдэхүүн. Энийг бол бүрэн автоматжуулаад бид нар будааг агшаахтай автомат те шанзын бэлтгэхтэй автомат, угсрахтай автомат бүрэн автоматсан үйлдвэр байна. Эргээд тэр бүтээгдэхүүн жишээ нь одоо цаг нь одоо лангууд дээр очиод хугацаанд дуслахад кассаар уншуулахад гарахгүй ч гэдэг юм те иймэрхүү юм техникийн боломжуудыг нэвтрүүлээд явж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө нэг жинхэнэ технологийн автоматжуулалтын орчин үеийн үйлдвэрлэлийн жинхэнэ сор жишээ болсон бүтээгдэхүүн гэж би бодож байна. Бид нар сүүлд нь одоо жишээ нь будааг жишээ нь бид нэр илүү нарийн ойлгоо те цагаан будаа гэдэг чинь бид нар мэддэг юм байна. Цагаан будааны чийгшил гэдэг чинь юу юм те харьцаа, эвдрэл, том жижиг бүх зүйлсүүдийг бодолцоод Японуудтай хамтарч ажиллаад будаагаа агшаад сураад дараа нь үйлдвэрлэлөөр орох жишээтэй те. Тэгэхээр энэ бол нэлээд бахархууштай бүтээгдэхүүн. Сүүлийнх нь бол кофений талаар ярмаар байна. Кофе дээр бид нэр анх эхлэхдээ бол Солонгост хуурсан кофег импортлдог байсан. За инхээр бол кофег хуурсны дараа ойролцоогоор 3-4 сарын дараа хүний яг ингээ аяг руу кофе болоод орж ийнэ гэсэн. Тэгэхээр ер нь Монголд импортлж байгаа хуурсан бүх кофе бол ийм л одоо хугацаатай хэрэглэгдэж байгаа. Зарим жил гаруй ингээ болж байгаа. За кофе бол ингээд хуурсны дараа оксидашн буюу ингээд одоо уралтын процессыг явж байгаа. Тэгэхээр тэр хэмжээгээр кофе одоо хуурсан кофе удах тусам чанараа алдна. Тосны ялгаар нь өөрөө яадгийн тэнд амт чанар нь өөрчлөгдөнө. Тэгэхээр бид нар ерөөсөө манай дэлгүүрээс сууж байгаа кофе шопоос ч илүү сайн байхын тулд яах ёстой вэ гэхээр хуураад тун удалгүйгээр л дэлгүүр дээр гарах ёстой. Одоо манай дэлгүүр дээр 2-3 7 хоног хуурсны дараа 2-3 7 хоногийн дараа кофе очиж байгаа. Яагаад 2-3 7 хоног вэ гэхээр хуурсны дараа 2-7 хоногийн хугацаанд бас төр байлгаж иж яг одоо бэлэн болдог. Тэгэхээр ер нь бол ингээл 100-наас гарсан халуун талхыг шууд идэж байгаатай адилхан кофе бол тийм чанарын хэмжээд авчирсан байна өнөөдөр. Тийм болохоор бид ногоон уурыг одоо дэлхийн шууд ихний сорсоос нь бодлоо. Жишээ нь Бразилаас те Танзаниас ч юм уу, Кениас ч юм уу шууд ногоон уураар нь худалдаж аваад дэлхийн том худалдааны компаниудаар дамжуулж аваад Монголд ногоон уураар нь импортлоод хуурал 2-7 хоног түр амраагаад бэлэн болгоо шууд дэлгүүр дээр авчиад кофе болгоод ингээд шууд хэрэглэгчийн гарт хүргэж байгаа. Тэр энэ бол supply chain-ийн хувьд бид нар маш олон зүйлсүүдийг хийж шийдэж бий болж байгаа ялгаралтай бүтээгдэхүүн гэж бодож байгаа. Тийм болохоор бол кофен дээр бид нар бол нэлээд бардам байдаг. Кофений хувьд бол жишээ нь бид нар
Өнөөдөр 4500 төгрөгөөр зарж байгаа кофе шоп дээр яг ижил чанартай бүтээгдэхүүн 9000 төгрөгөөр зарж байгаа. Тэгэхээр бид нар маш бага одоо 2 дахин зах зээлээс 2 дахин хямд үнээр илүү чанартай кофе өгч ийн гэдгээрээ бид нэг илүү бахархтай. Тэгвэл ямар ч гэсэн кофе ч вэ, ландсет ч вэ, эсвэл цагаан идэж байна зөв бүтээгдэхүүнүүд сонгосон байна. За ярилцлагын дач их баярлалаа. Продюсер дуусах гэж байгаа ч гэсэн ингээд бол базар аргагүй болж байна. Бид компаниудын тайлан гарч байгаатай холбоотой Premium Next компанийн тайлангийн талаар тус компанийн гүйцэтгэх захирлын урлагч Чин Зориг эрхэмтэй ярилцлаа. Тус компанийн хувьд бол ямар ч байсан Монголын хамгийн том бөгөөд өргөн сүлжээний нэг аль биесээр болж байгаа гэдэг нь тодорхой байна. Үүнээс гадна энэ болон бусад мэдээллийг та бүхэн CNBC CGMN вебсайтаас дэлгэрэнгүй авч үзэх боломжтой юм а. Ярилцлаганд баярлалаа.